Та дэлхийн хот суурин газарт амьдарч буй сая хүмүүст Бурхны хайрыг хэрхэн хуваалцах талаар бодож байсан уу? Дэлхийн баярт мэдээ түгээгчид өмнө нь нэвтэрч байгаагүй газруудад Адвентист сүмийн гишүүнчлийн тоог 3 дахин нэмэгдүүлж сая шинэ итгэгчид Христ дээр ирж мянган сүмүүд шинээр баригдсан ч хүрч чадаагүй хотууд байсаар л байна. Эллен Уайт нэг удаа хотын хүмүүст хүрэхийн тулд сүмийг илүү их үйлчлэл хийх хэрэгтэйг уриалж байсан. Энэ нь Есүсийн төлөө хаанч байсан хүмүүст хүрч үйлчлэх зорилготой нөлөөллийн төвүүдийг үүсгэн бий болгохыг хэлж байлаа. Нөлөөллийн төвүүд нь тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд эрүүл мэндийг сургахаас эхлээд хичээлийн дараах сургалт хүртэл янз бүрийн үйлчилгээг санал болгон үйлчилдэг билээ. Дайны нийслэл Копенгаген хотод нэгэн өрмөц нөлөөллийн төв нь томоохон өөрчлөлт хийж байна. Копенгаген шиг томоохон хотуудад шашин шүтлэг нь ихэнх хүмүүсийн амьдралын нэг хэсэг байхаа болсон байлаа. Аз жаргалтай гар хэмээн нэрлэгдсэн хуучны дэлгүүр нь өмнө нь хэрэглэгдэж байсан чанартай эд зүйлсийг хотын хүмүүст худалдаалдаг байв. Энэхүү дэлгүүрийн хаалгаар орсон хэн боловч шинэ найз нөхөдтэй болох, заримдаа сүнслэг зүйлсийн талаар хүртэл ярих боломжтой ажээ. Ханан дээрх Библийн бичвэрүүд нь худалдан авчдад сонирхолтой санагддаг бөгөөд хачиргалтай гүн гүнзгий асуудлуудыг дэлгүүрийн ахлагчаас асуухад хүргэж тэдэнтэй ярилцах боломжууд гарч ирдэг байна. Аз жаргалтай гарын сайн дурынхан хүмүүстэй холилдож, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүслийг хүлээн авч, тэдэнд Есүсийг таниулж байгаатай адил бид ч бас үүн шиг үйлчлэх хэрэгтэй билээ. Есүс таныг ч мөн хаанч байсан амьд нөлөөллийн төв байхыг уриалж байна. Хидээ таны очиж чадхааргүй газар байсан ч та өөрийн өргөж буй 10-1 болон амлалт болох өргөл хандваа өргөснөөр аз жаргалтай гар гих энэхүү үйлчлэлд өөрийн хувь нэмрийг оруулж чадаж байгаа илээ. Та бол хүмүүсийн амьдралыг үрд мөнхөд өөрчлөх энэхүү үйлчлэлд оролцохоор дуудагдсан нэгэн гэдгээ үргэлж санах хэрэгтэй. 10% бол өргөл хандваа бид Бурханд итгэмжтэйгээр буцаан өгснөөр өөрсдийн хүслийг хойш тавихаар шийдэж Бурханыг ихэнд тавьж байгаа хэрэглээ.